Төрөөс барилга орон сууцны тал дээр өнгөрсөн 5 жил нилээд хөрөнгө хийсэн. Ард иргэд байрны зээлэн тамрагдсанаар байргүй нь байртай, нэг байртай нь 2 байртай, 3-4 орон сууцтай болсон сүүхэтэй хүмүүс ч бий. Банкны 8% зээлэн тамрагдсан хүмүүс үзсэн байр шил дурын байранда хэдл бол хэдэн өрөө сонгоод орж байгаа. Энд өгүүлэх бата оюуны 2 ч гэсэн бизнес хийж мөнгө хавдарж цуглуулад шинэ байранд орохоор царын сонин шүүрдэж байгаа асуудал. Хар нэлхасаа гэр бүл зохион бизнес эрхэлсэн болохоор шинэ байр авахын тулд метр квадрат өн өрдгийг нь нарийн судалж байв. Тэгтэл 13 дугаар хороололд нэгэн хотгонд ердөө 3 байр үлдсэн бөгөөд бэлэн мөнгө бариад ирсэн хүнд метр квадратыг нь даруй 20% буулгана гэсэн зарлал тэдний нүдэнд нь буужээ. Тэр хоёр 50-60 метр квадрат байр 1 метр квадратыг нь сая 800 мянган төгрөгөөр гэхдээ болж өгвөл хотын төвд авахаар хөөцөлдөж байжээ. Тэгтэл ийм өртөгтэй байр бэлэн мөнгө авчирсан хүнд 20% хөнгөлөлт үзүүлнэ гэдэг нь даруй 11 сая төгрөг хэмдэрч байгаа аж. Энэ мөнгөн дээрээ дахиад 14 сая төгрөгийн зээл нэмээд гараж авчихна. Бизнес ухааныг амьдралынхаа хөвшил болгосон 2 залуу өглөөний 9 цагтаа уралдан бэлэн мөнгөө тавирсаар хурж ирвэл офисынх нь гадаа нэг өвгөн ирж гисэн сууж байжээ. 9 цаг өнгөрөөд 30 минут болсны дараа офисын борлуулалтынхан ирсэн бөгөөд бата оюуна 2 эхэлж ирсэн буурал толгойтой шавилхан өвгөнийг бараг л төлгөж унагчхаад дээгүүр нь харин гарч ширээн дээр нь мөнгө овоолон асгажээ. Эдгээр 3 шинэ байр үлдсэн гэх боловч орон сууц бариулсан эзэд нь 2 байраа танил тал хамаатан садандаа өгөөд 56 метр квадрат ганцхан байр үлдсэн байв. Тэдний өмнө ирсэн өвгөн "Махан эхэлж ирсэн юм да. Наад 2 залуу чинь сайн намайг орох хаалган дээр дүүлгэж унагчаад орлоо" гэж. Офисын ажилтан "Тэгэд та хоёрын хэн эхэлж ирсэн бэ?" гэвэл бата оюуна 2 "Энэ мөцөнийг өвгөн худлаа солиорч байгаа юм. Бид 2 эхэлж ирсэн. Наад мөнгө тоолоод ав" гэж борлуулагчийг шавтуулав. Мөнгө тоолж аваад гэрээ хийсний дараа шинэ байрыг нь үзүүлэхээр дагуулж гарчээ. Гэвч өвгөн дуугүй явсангүй. Тэдний араас дагж "Бэ эхэлж 8 цаг 30 минутанд ирсэн. Та 2 8 цаг 50 минутанд ирсэн бидтэй. Шудраг байгаач" гэж өгүүлсээр шинэ байранд нь орохоор явчихав. Наран талдаа саруулган том цонхтой. Галдгоо тусдаа үнэхээр сайхан байр байгаач. Өвгөн уйлахаас наагур гуйж "Та нар залуу улсууд байна. Ах нь ганц бие хүн. Ах トゥ хамаатан садныхаа дэмжлэг дэтгэврийн хэдээ нэмээд энэ байрны мөнгөнд төрсөн" гэхэд оюуна "Яасан жалчаа өвгөн бэ? Хордон эндээс гарахгүй бол хөөхөд аргач чадна шүү" гэж омогдов. Өвгөн "Та хоёрыг бата оюуна гэдэг үлээ. Хараа нөгөө Санжаа сүрэнгийн зэрэг хүнээс зандалчид биш үсттэй" гэж доогоорхон шоолжээ. Энэ үгийг сонссон бата "Төрөнөөс хойш настай хүн гээд дуугүй яваад байхад яасан муухай доромжилдог навшвэ" хэмээн өвгөний болтооны захнаас шүүрэн хаалгаар гаргаад бараг л малгай шиг чулуужчихсан байна. Байр таалагдж тэр 2 гэрээндээ гарын үсэг зураад гарахад өвгөн шатан дээр сууж байсан бөгөөд царайн хувхай цайж уруул нь хөрсөн байдалтай шүтээ тас зуулсан хөнгөөр "Энэ байранд би орох тоол орно доо" гэхийг сонссон эхнэр нөхөр 2 эгмаггүй хөхөрч "Бид энэ байрыг хууль ёсоор нь авчихлаа. Өвгөнгөө та хөөтөн шалан дээр сууж бие зэндүүлж байхаар ахиад байр хайсан дээрдэ" гээд захилгаан шатаар ороод. 3 хоногийн дараа лам хар хүнээс асууж байгаад бата оюуна 2 нүүж иржээ. Таацнаас хадаг үйж аргай будаа зазаж шинэ байранда орсон хоцсууд чихтэйхэн баяр хөөртэй байсан нь ойлгомжтой. Байрны хажууханд цэцэрлэгтэй тул 5 настай охиноо өглөө ажилдаа явахдаа өгчгөн. Найзаасаа зээл аваад гаражийг нь авсан болохоор тэр 2 хэсэгтээ аз жаргалтай амар амгалан амьдарч байлаа.
Шинэ байрны найранд ирсэн хүмүүс амамандаа хямдхан бас доглог дулаахан том саруулхан цонхтой хотын төвд сайхан суудтай болжээ гэцгэн. Гэвч тэр хоёрын амар амгалан аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Нэг удаа 5 настай охиноо гэртээ зоожилчхоод оюуна дэлгүр гарчээ. Нэг их удалгүй орж ирэхэд охин нь хаанаас чимбэ зөөлөн чихэр хэдийг адагчихсан эдэж суув гин. Чихэр хаанаас олсныг асуувал охин өвөө өгсөн юм гэж хачи юмэрв. Эх нь гайхан миний охин битгий худлаа ярьжээ. Энэ чихрийг хаанаас олов гэж дахин нэг талбал охин хөшөөгөө хөнжүүлэн би худлаа яриаггүй. Манай өвөөгөөс намхан буурал толгойтой өвөө орж ирээд надад чихэр өгөөд гарахдаа би энэ байранд бас амьдардаг гэж хэлээд галзууганы өрөөнд орсон. Намайг араас нь дагаад ороход өвөө алга байсан гэж яг л харсан зүйлээ бадлан өгүүлж байгааг оюунаа анзаарчээ. Энэ тухай нөхөртөө хэлбэл Батаж ихнийхээ хажуугаар өнгөрөөж. За. Ажлаас ядраад ирж байхад битгий болоо юм яриад бай. Жаахан хүүхдийн солиорхыг аль итрэх вэ? Хүүхэд ийм насан дээр төсөөллөө үнэн болгож ярьдаг юм. Ингээд өнгөрөв. Хэд хоногийн дараа оюунаа ажлаасаа тараад охины цэцэрлэгээс авахаар алхаж явбал өөрийнх нь гэрийн дагтан дээр шавлхан биетэй буурал толгойтой биеийн тамирын хөвцтэй өвгөн тамхи татаад зогсож байх юм гин. Бүсхүү би чинь бороо тагт хараад байна уу та? Гэ тоолбол яагарахгүй 8 давхрын зүүн талаас 4 дахь цонх яг мөн байла. Оюуна гар утсаа гаргаж ирээд зургийг нь дарсан бөгөөд охиноо дэвэрсээр гэртээ гүйж орвол тэнд хинч байсангүй. Тагт нь дотроосоо цоожтой авч саяхан татсан тамхины иш байсан аж. Төвнийг хараад бүсгүй нуруугаар хүүтэн ирчим урсан өнгөрөх шиг болж. Оройн нь нөхрөө гэртээ ирээд хоол идэж сайхан ааштай болсны дараа өнөөдрийн харсан зүйлээ хэлээд өвгөний тамхи татаж буй зургийг үзүүлв. Батайнуудаа юу ч хэлсэнгүй. Наа төвгнийг чинь хаана харлаа? Ингэснэ охиноо дуудан энэ өвгөн чамд жихэр өгсөн үү? Гэвэл тий хэмээн цаваа хариулжээ. Эхнэр нөхөр хоёр тэр шөнө унтаж амарч чадсангүй. Шинэ байранд сүн сорогдно гэж байдгийм үү? Сүнс өдөр чинь үн цэнтэй эд зүйлдээ шингэдэг. Цөө бусаар хорогдсон хүний сүнс алуурчинд хорогддог биш билүү гэж би биеэсээ асуугаад хариулт олсонгүй. 3 хоногийн дараа Бата гэртээ ганцаараа унтаж байтал гал зуухны өрөөнд юм дүүчгнэх. Ус дуугарах чимээ сонсогдов. Эхнэр ажилласаа хүрээд ирвүү гэсээр гал зуухны өрөөнд явж орвол тэнд анх байр булаацалдан хэрэлдэж байсан өвгөн хаяагуугаа зогсож байв гин. Бата энэ мөзөнөг толгой дөлхөөр тааруулаад манад орж ирээд эхнэр охиноор маань дааж гинсэн хэрэг гэж бодоод та яагаад зөвшөөрөлгүй манад орж ирв? Алив наа дөлхөөр гаргаад ир. Гэвэл өвгөн би та хоёрт энэ байранд заавал ирнэ гэж хэлсэн байгаа гэж хэлчихэд хажуугаар нь гарын нойлын өрөөнд оржээ. Тэнд өвгөний шор хийтэл шээх. Дараа нь ус татах сонсогдов. Гэвч өвгөн гарч ирсэнгүй. 30 минут хүлээсэн Бата нударга зангидан зүггүй өвгөнийг болгож тавихаар нойлын өрөөнд орж ирвэл тэнд хинч байсангүй. Дагмигц гэрийн эзний толгой дундуур зүхээр зөхөөд авах шиг манер дальжихс хийгээд явчихсан байна. Яана энэ өвгөн чинь өгчгээд сүнс нь манай байранд хүрээд ирсэн хэрэг үү? Ийм хачин зүйл байдаг. Хэмээн бодогцоор хамаг биеийн жижирч гар хөлсөн зовжээ. Эхнэртэйгээ энэ тухай одтол ярилцаад ямар ч байсан шинэ байрнаасаа нөөхгүй. Өвгөний сүнсийг зайлуулахын тулд боо удган лам харыг доодхон зөвтэй. Хэмээн тохирчээ. Бараг 2 сард эднийхээр лам хар боо удган цовж шашны хилдэв зан үйл хийсэн боловч өвгөний сүнсийг
зайлуулж чадсангүй. Сүүлдээ хөршүүд нь дургуйцаж хамраг цаг болж байхад орой болгон хонх тамар тажигнаж бүрээ хүлээж майн мэгзэн уншиж бусдын хамар тайван байдлыг эвдлээ. Танайх ямар гандан хийд юм уу гэж хэлэм гаргах болов. Сөөхөн дарга тэр байдгаа хорооны хэсгийн байцаагч гэсэн Батайгийн гэртээ нийгмийн хэв журам зөрчсөн гэсэн сануул хуудас өгчээ. Ямар ч чадaltaй лам олон үед амьдсан бөө ирээд буурал толгойтой шавилхан биетэй өвгний сүнсийг хөөж дийлсэнгүй. Арга чарга илгэж лүүчин тавьсны дараа буурал толгойтой хөгшин бөөр ихээр хэлгэнэ. Арга чарга илгэж лүүчин тавьсны дараа буурал толгойтой хөгшин бөөр ихээр хэлгэнэж шөнөөрэ хоёр залуугийн хүнжил гудсыг сөхөж ирээд цээргүй хайшлах болжээ. Гэвч Бата оюуны хоёр хямдхан авсан шинэ байрнаасаа нөөхгүй шүд зуусаар нэг жилийг ардаа орхив. Амтран ажиллагч Өвс брэнд